Хайр сэтгэл бол хаан чирших зүйл. Хүнд цаг үед зөвөр явсан ч хатуу зам болон хүлээх ажээ. Нэг л амтан өөрийн бурхныг сорхоор шийдсэн юм. Актамын 5 удаагийн шагналд Кирк Лазарус, NTV-гийн шилдэг үнсэлтийн эзэн Тоби Магуайр нар чөтгөрийн хөндөй киноны гол дүр тоглоо гээд ёстой сүртэй трейлер гарч байна. Энэ ертөнцид Магуайраа гарах бол RDJ Кирк Лазарус гэх Холливуудын том жүжигчний дүр тогложээ. Кирк Лазарус бол олон нийтэд хогийн салтан дундах бөмбөлгөөрөө танигдахаас гадна жүжиглэлтээр олныг гвшрүүлсэн нэгэн аж. Тэгэд болоогүй тэр саяхан Вьетнамын дайны талаарх киноны өнгөт хайрс цэргийн дүр тоглохоор арьсны өнгөөс холжээ. Ёстой галз. За чао, энэ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүд буюу Холливуудын хамаг томчууд тоглосон ховорхон арга хинэдмийн кино Tropic Thunder байгаа. Тэгээд өчнөө нэр байна. Тоби Магуайр, Бен Стиллер, Том Крузийн тоглосон дүрийг л харчих. За. Alright. Намайг Ковалски гэдэг. Та одоо кино төвчлөл үзэж байна. Тэгээд саб болон лайк дарахаа мартаа. Мөн донешин өгч боломжтой. Тэгээд энэ золгийн киног ярьцгаая. Америкийн Вьетнамд явуулсан дайны үеэр нэг баг 4 навчт гих цэргийг аврахаар ажиллагаа зохион байгуулсан ч 4 хүн л эргэж иржээ. Тэдний 3 ном бичиж 2 нь номоо хэвлүүлж чадчих. Харин нэг нь л номоо кино болгох гэрээ байгуулжээ. Энэ кино нь өөрөө 4 навчтын талаар кино хийж байгаа хүмүүсийн талаарх кино юм. Сцен солигдож шар үстэй нөхөр "Таарч минь холбоогоор тусламдуулаад гаач." Юу? Би юу гэсээр өнөө зэрэг нь гизээ үйлүүлчихдэг. Энийг Бруклиний төлөө навш минь алив нэстэг тэрэг ирж байна. Трүүвчээ 4 навчт ирээгүй байна. Тэр навш аргаа олчихно гэсэн утаа савсуулаад 4 навчт гарч ирж байна. Шүүрэн шанаг гэлтэй буудуулж төрөвч түүнийг аврахаар ёстой нэг шогшлоо доо. Зүртэй айж яваад түүнийг төвшин аваад нэстэг тэрэг рүүгээ буцлаа. Тэгсэн нэг Вьетнам бөмбөг шидлээ. 4 навчч бөмбөгний зүгийг өөрчилж өөрөө шарахтаад гараа алдчих. Юу хадан гэртээ харих болгоод өөрийгөө хараач. Чээж зүгээр байна. Бөмбөгөөр тоглоод л. Та нэг юм мэдэх ёстой төрөвчээ. Бид бол ахан дүүс гэсэн дөрөв жуйлаад ард нь онгоцны хэд гацаад 4 навчт нэг л тухгүй болоод болох уу найруулагчаа гээд зураг авалтыг зогсоолоо. Өө та хоёр зогсож болохгүй. Онгоц наашаа ирж байгаа. 1 минутын дараа маш том дэлбэрэлт болно. Тэгэхээр ойлоо хонгорууд минь гэсэн 4 навчтын жүжиглэлт нэг л болдоггүй. Болио гэсээр багаад Киркийн уурыг хүргээд өнөөх нь 0 явлаа. Хараал ийдсэн сэтгэл хөдлөлөө гаргаж сураад намайг дуудараа гинэ. Найруулагч "Үгүй чи явж болохгүй алий" гэсэн Кирк том жүжигчний зангараг зааж найруулагчаа загнаад 0 орлоо. Найраач тэрүүгээр уурлаж дэлбэрт хариуцсан нөхөр зураг авалтын талбайг дэлбэллээ. Гайхалтай. Байгалыг сая өмдөндөө тавилаа. Кино зураг авалт өрнсөнгүй шүү дээ. За ингээд энэ нь Холливуудын мэдээний сувгийн хоол болж байгаагаар гарнаа. Окиног алдар тэрбумтан Les Grossman санхүүжүүлж байгаа бөгөөд саяхан болсон зураг авалтад $4 сая үнэтэй дэлбэрэлтийн үеэр ганц зураг авалт хийгдээгүй. Ер нь энэ найруулагч од жүжигчтэй удирдах чадахгүй байна уу? Окинонд онгоцны цувралын бүдүүн жив тоглож байна. Сүүлийн үед тэрээр хар тамхи героины асуудалд орсон. Мөн Бүүти Свит зардаг рэпер Al Pacino. Тэгээд энэ киноны хашир чон болох хогийн ааш гайхалтай жүжиглэлтээрээ танигдсан Кирк Лазарус. Мөн гол дүрийн эрэлхэг зэрэг болох 4 навчтад акшн киноны од Тагс Бидман нар тоглож байгаа юм. Нэгэн цагт шалгаач киногоор дэлхийг байлдан дагуулж 8 анги хийсэн ч энэ одын элчин буугаад байгаа билээ. Тэрээр саяхан нэг ярилцлаганд оржээ. Та хөөгдгүй ганц бие нэгэн ойрын чинь нэг хүн хэлсэн л дээ. Та одоо нэг л буруу гიშгвэл бүх юм дуусна гэж. Надад хэн ойр байсан гэж. Тааг нэрэл олон хог шиг кино хийжээ. Энэ жил түүний тоглосон Игэл Жек бол аим шиг юм. Надад тийм сайн тарих байхгүй. Чи сайн тарихтай Жак. Чи л намайг жаргаадаг. Тагч энэ мэдээг нь үзээд өөрийнхөө уналтыг хараад байж байсан. Түүний ягаан залгаж байна. Би одоо чиний Vanity дээрх муухай царайг харж байна. Тэгэхээр өнөө уйлдыг хэсэг яв гэсэн Кирк уйлж зохиол дээр байгаагүй юм ярьж гэсэн. Тэр чамаа сайн жүжигчин гэдэгт битгий санаа зовоо. Тэр уйлж эхлүүл чээж гэсэн уйл. Бүр илүү уйлаарэ. Тэгээд дахиад хэлдэ. Чи намайг жаргаадаг. Тийм ээ. Нөгөө талд киноны санхүүжуулагч Лестэй кино багийнхан уулзгаар цугладаг. Нөө таны зөлгийн найруулагч Diamond Cockburn гэсэн. Би энд байна Лес. Тэгэхээр нь Лес тэнд байсан нэг шар самстай нөхрийг чи найруулагчийг одоо очиод цохиодох гэдэг. Таг уул чадаагүйгээс болоод энэ хэсгийн зураг авалтыг хийж чадаагүй гэсэн найруулагчлалын бол наад жүжигчтэй өгөндөө оруулаа. Чадахгүй бол бүгсэн дээр налгад мэдв. Тэгэхгүй бол миний хормын бүгсний мөр чиний онжгон дээр гарна шүү гэж байна. Найраач одоо ёстой карьер дуслаа ухааны юм бодоод эрэг дээр гудраад байж байсан. Яасан? Банкны зээлэндээ уягдсан монгол шиг тэр жүжигчтэй базуулчих ч гэж хэлсэн хүн өнөө номын зохиолч Вьетнамын дайнд явсан жинхэнэ 4 навчт байна. Манай хүн кино зохиолоо компанид зарчгаад тэрнээс хойш зураг авалтан дээр хамт явж байгаа юм байна. Чи тэр
жүжигчтэй жинхэнэ өтгөнтэй нутгаж өтгөн ширэнгэд авчиад киногоо хий. Өнөө зэвсэг хариуцдаг Годи бит хоёрт хамаг зэвсэг хунараа өгч. Тэгээд ширэнгэд үлдсэн зураг авалтаа хэдүүлэхний хий гэсэн найраач тгий. Тэднийг өтгөнд нь сэлүүл жинхэнэ сэтгэл хөдлөлийн гаргыг юм. За ингээд маргааш манайхэд ширэнг рүү нисэж зохиолч тэднийг нэг газар үлдээгээд явлаа. Найруулагч эхлээд утсыг хурааж авч ойд бид дөрвөн навчдыг дайсанд олзлогдоход аварж байгаа зураг авалтаа хийн. Дөрвөн навч төрөвч болохоор газрын зургийг өгчихье. Сайн жүжигчин болмоор байгаа үстэй. Жинхэнэ жүжигчин болж нийгмийн төлөөлмөр байна уу? Энэ л бидний цаг гэд хэдэн жүжигчтэй сэтэлжүүлээд за эхлэгээд эргэж хараад нэг алхсан мэн дэргэшгээд дэлбэрчихэв. Дэлбэрэлтийн дуу нь ойд байсан жинхэнэ дээрэмчдийн бүлгэм сонсогдох бөгөөд тэд дуугаар нь яваад очисон тааг. За гайхалтай. Энийг хийцгээе. Та нар юуг нь гайхав вэ? Би өчнөө CGI тэг гэнэ тоогсон. Энэ цус эдэр бол зүгээр л сироп. Яг цусны амттай юм гэхэд бусдад ч түүнд итгэхгүй наадахыг чинь жинхнээс нь бурхан боталчиж байгаа юм шүү гэсэн. Тааг бүр заваартаж өгөх ба энийг нь дээрэмжид хараад ёстой гаж амтад байна боосоо гэж цааш хэлж байна. Харин цаанаас нь боос нь амьд өгсөн хамаагүй авэд ирэх гэдэг. Энд бичснээр бол бид одоо отолтод ордог эсхийн үзэгдлийн зургийг авна. Тэгэхээр замдаа гарыг хөвгүүдэй гэсэн Кирк. Хөөе. Давшаа энэ нээрэнгээс өгчөж ер нь лиг биш байна гэсэн. Жинхэнэ дээрэмжид тэдэн лүү галлаж эхэллээ. Тааг ч хараа үзэгдэл эхэлж байна гэдэл ил гарч ойр өхий буудаад бус жүжигчд нь орж ирлээ. Тааг нэг гарнаач чадах ба энэ үед нөө тесрэх бөмбөгний мэрэгжилтэн Годи зураг авалтаа хэлж гэж бодоод манай хэдийн байсан газрын бөмбөгийг дэлбэлээд тэр газар нь ойн дээрэмчд байсан байж тараад өнөөдүүлэн дэлбэлтээс агаад зүхтаад явлаа. Таагч сайн зураг авалт байлаа. Намайг сая харсан уу гэд цэцэрхвэ. Ингээд тэд цааш ойгоор явахаар болж ширэнгийг гатлах замд Тааг хэрэгтэй өөрийнх нь өмнөх ёстой хог навшуулсан кино болох Игэл Жекийн талаар ярилцдаг. Би Жекийн дүрд орохын тулд тиймэрхүү тэнийг амьтдын дунд орсон. Ёстой л тэнийг байсан шүү. Би өөрөө ч тэнийг болсон юм шиг санагдсан. Гэхдээ тийм ээ, энэ ажлын сайхан тал гээд жоохон шогсон янзаар Кирк хэлдэг. Таагс тодруулан түүнээс асуухад чи мэдгүй гэж. Том Хэнксийн Forrest тэнийг дүр шиг харагдаж болно. Гэхдээ тэр олон улсад ширээний теннисний авраг болсон. Тэр тэнийг биш. Дастин Хоффманы борооны хүн ч гэсэн харин чи Сэмиг цэвэр тэнэг болгосон гэд ер нь уран бүтээлийн том шүмж хилээд авлаа. Нөгөө талд дөрвөн навчт Годи хоёр найрлагч нь холбогдохгүй болохоор нь үлдээсэн газар очисон чинь дэлбэрсэн газрыг нь хараад өөрийнх нь бөмбөг найрлагчийг нь алджээ гэж бодоод дөрвөн навчт Годиг буруутгаад маргалтаад Годи дэгийг нь татсан мань дөрвөн навч зөв зүгээр гартайж. Тэгсэн харин ойн дээрэмжт манай хоёрыг бариад авчихлаа. Нөгөө талд ширэнгэд хэсэг амралт авч байгаа манай эдээс өнгөснөө цуурлын Жефиг эхлээд харуулнаа. Манай хүн нэг тийм жоохон харт тамхитай байснаа. Яг тэрийг хэрэглэх гэсэн сарсан баг бахаа өнөөгийн шүүрээд аваад явчихдаг. Хараал гэж надад өөр цэцэгнөр байхгүй штэ. Энэ хооронд Кирк бие засаж байгаа туслах жүжигчин Кевин дээр очиод газрын зураг уншиж чаддгийг асууж, "Ер нь тааг биднийг алнаа. Саяных жинхэнэ минь байсан. Чи минь дэргшиж өгмөргүй байгаа үсттэй. Би газрын зургийг түүнээс авъя. Чи биднийг ширэнгээс гарга" гэж тохиролцлоо. Би чамтай ярих гэж ирсэн юм. Тэр Кирк манай киног баллаж ер нь биднийг хорлох гээд байна. Бидний талд ор. Кайл. Намайг Кевин гэдэг шүү дээ. За Кевин. Би чамд итгэж болох уу гэсэн болноо. Газрын зураг нааш нэг өгч юм уу? Би нэг хараадахыг. Зүгээр дээ. Би өөрөө зогсоолчихно. Ингээд тэд цааш явсаар нэг голыг гатлах болоход жүжигчид цаашаа үсгтээ эргэлзэж эхэлнэ. Тэгээд энэдрээ маргалдаж байгаад таагийг хошгоруулад газрын зургийг авлаа. Бид буруу зүгт явчихжээ. За яг би энэ зураг авалтыг ганцаараа дуусгана гэд тааг ганцаараа голыг гатлахаар явсан бол бусад жүжигчид нэстэг дэрэг зогсох газрын зүг буцахаар боллоо. Тааг ширэнгийг гаталж явсаар оройн iPod дээр кино үзсэн шигэ байж байсан. Бутны цанаас нэг юм хөдлөөд харанхуй хар авсан борооноор нэг амтан түүнлүүд айрсныг манай хүн алчдаг. Байна уу? Би өөрийнхөө хамгийн хайртай зүйлээ алчглаа. Чи яриа янхаа алчгаа юу? Сан зовлтгүй дээ. Эхлээд гараа саавгаа. Үгүй би панда алчглаа. Аманда гинэ. За болооч дээ. Тэр чинь жинхэнэ нэрнж биш. Бишээ би панда алчглаа. Хөөрхөн зөөлхөн өхөөрдөм амтан. Золиг гэж хүн айлгачих юм. За тэгээд наан чинь хэр байна? Миний өгсөн видео тоглоулагчийг ашиглаж байна уу? Үгүй. Сүүлд тэд ашиглахыг зөвшөөрөөгүй гэд яриаж байсан. Ардаас нь ойн дөрөмчд гарч ирээд таагийг барьж холбоо тасардаг. Дээрэмчдийн суурьнд Годи дөрвөн навчт хоёр хүлүүлсэн байх ба дөрвөн навч яг үндэ Америкаас гарч үзээгүй цэвэрлэгээний салааны цэрэг байж их оронч болохоор л энэ номыг биччихлээ. Мозолиг. Бодлого дээрэмчдийн суурьнд таг баригдаж ирнэ. Тэгээд энэ 64 дээр үзэгдлээ. Вьетнамын суурьнд ах. За тэгэхээр зураг авалтаа хэлцгээе найруулагчаа. Би минь сольтож байгаач ухаамын сэргийг байна. Ахад нэг хий. Сайн байна. Одоо тамалдаг хэсгээ эзгээе. Нөгөө талд өтгөн ширэнгэд манай хэд унгас Жепийг олсон үхэр дээр авч явж байна. Жеп харт тамгинд дуусаад биеийн муудаж байж тэгээд нэг сайхан доторхоо гаргацгаад харсан дээрэмчдийн хуарангийн харалтаа иржээ. Дээрэмчд харт тамхи героин үйлдвэрж байгааг харахын зэрэгцээ таагийг тамалж байгааг харнаа. Найруулагчаа одоо болно намайг гаргаад хайлээ гэсээр дээрэмчд түүнийг өдөртөгч рүүгээ авч явлаа.
Босс нэг бацаан байна. Чи бол намайг тагнах гэж ярьсан хар тамхитай тэмцэх хэсгийг авш. Юу? Зохиол өөрчлөгдчих юу гэхэд манай өөнийг зодож эхэлнэ. Намайг битгий зодооч. Чи сая юу хэлсэн бэ? Тэрийгэд автаа. Гой намайг битгий зодооч. Чи нөгөө игэлж ийх байна. Би дид кинонд үнэхээр дуртай гэхэд сая л нэг зураг авалт бишиг ойлгосон тааг. Тэгэхээр та нар намайг суулгах уу гэсэн. Бид чамайг барьцаалж мөнгө нэгэх болно. Нөгөө талд ч таагийн агент юу болсон бүрэн ойлгоогүй харин өөрийнх нь найз видео тоглуулагч ашиглах эрхтэй шүү. Нүдтэй юм болнаа гэрээг уншгээд Леси офис дээр ирлээ. Энэ үед таагч залгах ба манай хүн спикер дээр нь тавиад ярих гэсэн цаанаас нь Эгэл Жак бидэнд байна. Бидний хэлсэн хийхгүй бол би түүнийг алан шүү гэж байна. Агент чи ямар навшин болоод байна. Түүнд утсаа өг гэсэн бид бол галтлуунууд 50 сая доллар өг. Эсвэл тэр үхэн гэсэн. Лес утсыг нь аваад та нар хаана юу хийдэг чи надад хамаагүй. Аз Жек бол миний өмч. Тэгэхээр би та нарыг аралтайч нь хамт хуйхлана гэж мэдэрээ гэд утсыг таслаад хин хаанаас ярьсан мэдгэдэг. Орой дээрэмчд тай засчээ. Али наадгаа өгч бай. Энийг хий. Жакийн дүрд ороход туслана гин. Лес хүмүүсээрээ судлуулад галт шувуу нь хар тамхи үйлдвэрлэл нийлүүлдэг бүлэг гэдгийг мэддэг. Тэд дахин залгахад мөнгө шижүүлээгүй байна. Одоо 100 сая болсон шүү гэсэн. За наа нэг юм алаад хот явж өөрийгөө зугаацуул гэд утсыг таслаа. Агент нь чи чин галзуурчхаа. Тэрийг алчхан шүү дээ гэсэн. Харин бид уйлна. Хэвлэлээр. Тэгээд даатгалаас энэ киноноос ч олох ашигаас илүү их мөнгийг авна. Тааг бол унсан од хар нөхрөөс хорогдсон юм шиг л. Жиж би энэ тоглоомыг тоглодог. Чи G5 дөрөн мөнгөтэй болно. Сайхан зүйл шүү. Тэр надаар 15 жил өөрчлөсөн. Миний хамгийн сайн найз. Тэрийг өхүүлээд би чамаас мөнгө авна гэж бодоо юу? Тийм ээ. Тэгэхээр G5 онгоц юм уу? Орон ширэнгийн хэд ярилцаж байгаа таагийг аврахаар болох ба номон дээрх бичсэн шигээр түүнийг аврах гэд үзье гэж Кевин хэлэхэд яг өндөө ном болон зохиолоо уншсан хүн байдаггүй насан. Тэгээд хоёрын зүсээ хувилгаж маргааш хуаран руу орё гин. Ингээд шүн таагийн жүжиг ажигладаг. Сонсож бай Кевин. Би хар тамхи хэрэгэлдэг. Гэхдээ тэр маань дуусчихсан. Би удахгүй цусман цэвэрштэл галзуурах болно. Намайг модон төлчих. Би зүгээр басан намайг суллах гэсэн ч битгий итгээрэй гинэ. Хөөх за ойлголоо. Орон сайхан тэнгэрийн доор манай хэд буу алсан шигэ байж байна. Хөөе Кирк, та Jennifer Lawrence-тай болцсон уу? Үгүй, тэгж харагдуулсан юм. Харин жамд хэн нэгэн байна уу гэсэн. Үгүй хэн л байвал гэжгээд Al Pacino руу яриа шилжлээ. Энд өдөрт 10 хүүхэн дурлдаг байлгүй гэсэн. Үгүй. Тэр нэг зүрх сэтгэлийн гүндэг хүн байдаг үстэй Al Pacino гэхэд. Тийм ээ, Lance гэдэг юм. За тэгэхээр Lance сонсож бай. Базар Lance гинэ. Үгүй би сая Nance гэсэн. Би бол Al Pacino. Би огтл дуртай. Зүгээр дээ чи наадгаа хэлсэн ч гэсэндээ хин нэгний өгцөг идэж болно шүү дээ. Холливуудад хүн бүрлэх хэсэг гей байдаг юм гинэ. Гэтэл цаанаас айл хонгор минь. Намайг тайлбал би чиний өгцөг идэ. Аливаа хүрээдэр энд эхэлцгээе гинэ. Маргааш ажиллагаа эхэлж Кирк нутгийн тариачин болоод Жэбиг барьж ирж байгаа дүр үзүүлдэг. Би энэ амтанг бодаага хурааж байхдаа олсон юм. Гэдэл манай хүн чинь хятадаар ярина хөөе. Энэ хооронд Айл Кевин хоёр байшинд нууцаар нэвтэрч Годи болон дөрөв навчдыг сулладаг. Би тэднийг хангалттай дэлбэрлэхээр тесрэх бөмбөг байгаа. Чи фарм руугаа буц. Харин энэ бүдүүнийг зод. Сайхан угтаж авсан баярлаа. Явж намуу цэцгээ тариа идэ гэхэд дээрэмчдийн бос түүнийг мэддэг. Чи хаан тариалан тарьдаг юм Америк минь гэд. Энэ миний тариалан мөлөгчөнгүүдэгээд л буудалцсан болж манай дээрэмждийг хүслээд хяналтанд авлаа. Тэгсэн Жэб жаалыг очиж тэрж аваад хар тамхич нь хаана байна гэд аваад явчихдаг. Наасан үе. Энэсэг юуг санагдуулдаг вэ гэхээр за энэ жаах. Цаашаа сүмрүү дагуулж ороод эхлээд нэг эмгэгний хувцсыг өмсөх гэж оролдоно. Тэр хооронд нь босс бацаан дайрч манай хүнч нэлээд задуулж байгаад сүүлдээ болохгүй болохоор нь бүх туглыг мөргөж байгаа юм шиг зүйл боллоо. Тэгээ цааш өрөөнөдөр явсаар нэг уус шиг тамхи овоолцсон байж байна. Бурхан минь. Хэрэггүй чи ингэж болохгүй шүү дээ. Хүмүүс намайг тэнэгэл гэж боддог. Тэд миний унгасанд л инээдэг. Тэгээд яг хэрэглэх гэсэн гаднаас хоёр зэрэг орж ирлээ. Тэр харин таагийг олж аливаа хайрцгаая. Тааг өгөөдэй. Би энд өдөрт 5 удаа жүжиглэж байна. Тэр хүүг харж байна уу? Тэр миний хүү. Надад Оскарыг өгсөн юм гээд ёстой галзуураа дүрдээ орчихжээ. Аливаа би чамайг хин гэдгийг мэднэ. Чи намайг ч гэсэн хин гэдгийг мэднэ. Чи юм? Чи өөрийгөө хин гэдгээс айдаг үстэй Кирк. Тийм болохоор л жүжиглдэг. Тийм ээ. Би Линкольн биш. Энэ хар арьстай хурандаач биш. Ер нь өөрд бос дөрөвч биш. Би ер нь хийч биш гэсэн Кевин гайхалтай. Та хоёр ч үнэхээр тэнэг амьтд юм да. Уг нь багада би та хоёрыг хоёуланг чинь шүтдэг байлаа. Киркийн бүх киноны диалогийг чэжилдэг байсан. Сонс Тааг. Чи бол угийн сангийн сүүлийн үг. Чи бидэнд хэрэгтэй байна гэд нэг юм аваад гарлаа. Гадаа харин үлдсэн Аал дээрэмчдэд бууга алдаад нөгөөдөл нь өөр лүн дайрж байхад араар нь Готи гарч нисдэг дэрэг рүүгээ явхаар болж. Харин навчид нэгэн шарагч зэвсэгтэй гарч ирлээ.
Манай гээд тэнд байсан машиныг унаж хашаанаас гарч зогтноо. Өөх гарч нь урагчгаа юу? Та нар яагаад гараад байгаа юм? Дэлбэлтийн дараа тааг сая л нэг ухаан орж Жеф, Кевин гүр давал эндээс явцгаая гэд гүр рүү явлаа. Годыг гүрээр гарахтаа тесрэг бөмбөгөө тэнд суурлуулж манай хэдийг гүр давж гарч ирэнгүүт дэлбэлэхээр хүлээж байсан. Тааг гинт зогсчихлоо. Та нар явах хэрэгтэй. Харин би энд үлдэх ёстой. Сонж гисэн би тэдэнтэй холбогдсон. Бас нэг хүү тэр бараг л миний гэд буцдаг. Манай хэд ч гайхаж хоцроод явах гэсэн. Би энд үржээ энэ золгийн гүүрийг дэлбэл гэж хэлээд хагас үнийг гол руу шидлээ. Навчид гүүрийг дэлбэлэхэд манай хүн дэлбэлтэд өртөөд за энэ өстө жинхнээсээ дууслаа явъя гэсэн. Утаа уурс авсуусаар таг спидман гарч ирлээ. Бараг л киноны ихэнд гардаг зураг авалттай адилхан хэсэг болж байна. Чи бол миний ах үнэхээр сайн ах. Одоо л нэмс чинь гарч байна. Алив явцгаая. Босс бацаан чи пуужиг харавах гэж байна. Тэгсэн ширэнгээс түүний агент гинтхэн гарч ирээ. Таг би чиний видео тоглогчийг авчирлаа гэж шидсэн агаар дээр пуужинд оногдож ам ултрлаа нөгөө хэд маань. Тэгэхээр энэ бүтэхгүй кино өстө өндөрлөө гэсэн. Манайгээд энүүгээр нь яг тийм кино хийх болгоод хийчихсэн. Таг бүр Оскард нэр дэвшчихсэн гарч байна. Оскар эзэн бол Таг Спидман гинэ. Үүнийг зурагтаар тэрбумтан лээс үзэх ба $400 сая, 8 Оскар гэдэл Том Круз ахад маань тусдан зориулсан бүжгийн кредитээр энэ кино өндөрлөлөө. Тэгэхээр энэ бол одоо Эли Балай олон жоохтой өөрөө үзвэл ер нь инээдтэй кино байх гэж бодож байна. За тэгээд та нар саб болон лайк дараарай. Мөн нэр өмнө донешн өгсөн хүмүүстээ баярлалаа. Мөн таач бас донешн өгөх боломжтой гэлбэр байна. Баярлалаа. Гоос гэвэл